За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө хөгжүүлэх физикийн тест номны 1.17 буюу геометри ховтдог сэдвийн бодол тайлбар хичээл маань эхэлж байна. 42 нь шилэн ялцаар нэвтэрсэн гэрлийн цацрыг зурт үзүүлв. Агаараас шил рүү дараа нь агааруулан нэвтэрч байгаа гэрлийн цацрагийн явцыг аль нь илүү сайн дүрсэлж байна вэ? За бүгдээрээ нэг хугарлын үлвч. За хоёр орчны заг. Энэ нэгдүгээр орчин. Энэ хоёр дахь орчин. За нэгдүгээр орчинд тусч газар ингээд үлдэглээ. За тэгээд туссан цэгт боссон гадаргын нармал. За нэгдүгээр орчноос хоёрдугаар орчин гэрэл тусаад хоёрдугаар орчин чиглэлээ өөрчлөл авал энэ чиглэлд явчихсан тийм ээ. Альп нэг энийг нь альп гэж. Чиглэлээ өөрчлөн үргэлжлэн тарах. Гэрэл үргэлжлэн тарах үзэгдэл гэрлийн хугарал гэдэг. За хугарлын хууль нь болохоор энэ туссан цацраг 1, хугарсан цацраг 2, гадрын нармал 3 нэг хавтаад оршдог. Мөн тусгалын үнцгийн синусыг хугарлын үнцгийн синуст харьцуулсан харьцаа нь 2 орчны харьцангуй хугарлын илтгэжтэй тэнцвэрэл 2 дугаар орчны хугарлын илтгэжийг 1 дугаар орчны хугарлын илтгэж хуваасан тэнцвэр. За энэ гэрчлэл ингээд бичиж синус альт 1-ийг үүсгэх нь n1 тэнцвэр синус альт 2-ыг үүсгэх нь n2 ингэж бичиж болно. За хэрвээ синусийн өнцг нь тийм ээ бага байвал синусийн утга нь бага байдаг. Ийм байдаг. За тэгэхээр бид нэг энд нэг юм хоёр анализ хийх гэдэг. Нэгдүгээр орчны хугарлын илтгэгч их, хоёрдугаар орчны хугарлын илтгэгч бага бол энийг нэгдүгээр орчны хугарлын илтгэгч их учраас оптик нэгт орчин гэнэ. Хоёрдугаар орчны хугарлын илтгэгч бага учраас оптик сэрэг орчин гэнэ. За тэгэхээр хэрвээ ийм тохиолдол ихний. За нэгдүгээр тохиолдол гэж үзье. Оптик нэгт ихтэй орчин сэрэг орчин гэрэл тусгахад тийм ээ. Энэ багцаад байгаа ш. Тэгэхээр энэ ихсэх хэвээр. Тэгэхээр альфа 2 ихсэн гэдэг чинь хугарлын өнцөг ихснэ гэсэн үг. Тэгэхээр цацраг маань нармалаас холдно. За гэрлийн зэрэг тусаж байгаа. За энэ бол энэ чиглэлд явж байгаа тийм ээ. Хоёрдугаар орчин сэрэг орчин бол хугарсан цацраг нармалаас холдно гэж явах хэрэгтэй. За энэ альфа 1 тусгалын өнцөг нь хугарлын өнцөг нь альфа 2. За хоёрдугаар тохиолдолд. За эхний орчин оптик сэрэг орчин тийм ээ. Хоёрдугаар орчин эхний орчинтойгоо харьцуулбал оптик нэгт орчин байна гэж үзье. Өөрөөр хоёрдугаар орчны хугарлалч их. За хоёрдугаар орчны хугарлалч ихгүйл синус альфа 2 нь бага болчихно. Синус альфа 2 нь бага байвал альфа 2 үнцэг нь бага гэсэн үг. Тэгэхээр хугарсан цацраг нармал руугаа ойртно гэсэн үг. За нэгдүгээр орчноос хоёрдугаар орчны ийм цацраг гэрлийн цацраг тусглаа. Чиглэл нь бол энэ юм байгаа тийм. Гэрэл хугарж байгаа учраас чиглэлээ өөрчилнө. За энэ тохиолдолд хоёрдугаар орчны хугарлын илтгэгч нэгдүгээр орчны хугарлалч бага байгаа. За энэ үед нэгдүгээр орчны хугарлын илтгэгч нь хоёрдугаар орчны хугарлын илтгэгчээс бага байгаа. Тэгэхээр оптик сэрэг орчноос нэгт орчны гэрэл тусахад хугарсан цацраг нармал руугаа ойртох гэсэн үг. Өнцөг нь багаснаа л гэсэн үг. Агаараас шил рүү тусаж байгаа. Тэгэхээр сэрэг орчноос оптик сэрэг орчин, оптик нэгт орчин тусаж байгаа учраас хугарсан цацраг нармал руугаа ойртно. За тэгэхээр хугарсан цацраг энэгээр юм байна гэсэн. Дараа нь шилнээс агаар тусаж байгаа. Шилнээс агаар тусаж байгаа үед хугарсан цацраг нармалаас холдно. Ягаад тэгэхээр оптик нэгт орчноос сэрэг орчин тусаж байгаа учраас хугарсан цацраг нармалаас холдох хэрэгтэй. Тэгэхээр 42-ын зөв хариу нь 5 буюу Е. За энд нэгдүгээр тохиолдолд юм тайлбарлаж. Оптик нэгт орчноос сэрэг орчин тийм ээ. Нэгт гэдэг нь хугарлагч ихтэй орчин, сэрэг орчин гэдэг нь хугарлагч багтай орчноос гэрэл тусгая. За энэ тусгалын үнцгийг ихсгээд тусгалын үнцгийг ихсгээд энэ хугарлын үнцгийг бүр ихснэ. Хугарсан цацраг намс бүр холдно. Тэгээ гадаргуулга ойртно. Тэгсээр тодорхой нэг үнцгийн утганд ийм үзэгдэл болно. За ихсгээд нэг альт 0 болгоцсон гэж үзье. Альт 0. Тусгалын үнцгийг альт 0 болгоцсон. Тэгвэл хугарлын үнцгийг ихсээр хагаад 2 орчны зааг дээр нэвтэрдэг. Хугарлын үнцэг 90 градус болно гэсэн. Тэгвэл синус альт 0-ыг синус 90 градус тугаана гэдэг чинь синус 90 градус нэг тэнцүү
N2-ыг N1-т хуваастаа тэнцв. N1 нь 1-р орчны хугарал илтгэж N2 нь 2-р орчны хугарал илтгэж. Энийг дотоод бүрэн ойлтын үзэгдэл гэдэг. Ямар үзэгдэл вэ гэхээр оптик нэгт орчноос зэрэг орчинд гэрэл тусах үед 2-р орчинд тусгалын өнцгийг хэсгээд гараад 2-р орчинд гэрэл нэвтрэхэ болчдөг. Энэ нэвтрэхэ болж байгаа хязгаарын өнцгийг дотоод бүрэн ойлтын хязгаарын өнцөг гэдэг. За 43. Гэрэл ба гэрлийн үзэгдэлтэй холбоо дор хэллэгүүдийн аль нь зөв бэ гэнэ. Гэрэл тунгалаг орчин бүрд харилцан адилгүй хурдаа тав. За энэ бол зөв. Яагаад гэхээр орчин болгоны хугарал гэж өөр. За оптик зэрэг орчноос оптик нэгт орчинд гэрэл тусад дотоод бүрэн ойлтын үзэгдэл явагдах боломжтой. За энэ бол буруу. Оптик нэгт орчноос зэрэг орчинд гэрэл тусахад дотоод бүрэн ойлтын үзэгдэл явах боломжтой. За тэгэхээр бид нэр сая энэ тухай дотоод бүрэн ойлтын тухай ярьсан. Тэгэхээр энэ бол дотоод бүрэн ойлт болох тохиолдол нь 3 пэнийг 3 зөв буюу 43-ийн Д хариу гэсэн үг. 44. Гэрлийн цацраг N хугарлын илтгэж бүхий биеийн гадарга дээр айл бөнцөг үүсгэн тусч байна. Ойсон цацраг хугарсан цацрагтай 90 градусын өнцөг үүссэн бол N ба айл хэмжигдэхүүн хоорондын хамаарлыг олгож байгаа. За 44-ийг зургийг энд зурж байгаа бодчихъя. За гэрлийн цацраг N хугарлын илтгэж бүхий биеийн гадарга дээр айл бөнцөг тусна гэж байгаа. За гэрлийн цацраг тусж байгаа. За энэний тусгалын өнцөг нь альфа агаараас тусч гэсэн үг. За ер нь бол 100 ойдгүй 100 тухайн 2-р орчинд шингэж ордоггүй тодорхой нэг хэсэг нь ойгоод тийм ээ. Зарим нэг хэсэг нь тэр орчинд хугарч орж идэг. Тэгээд энэ ойсон цацраг тийм ээ. Ойсон цацраг нэ 2 гэж хугарсан цацраг 3 тэмдэглэж, туссан цацраг 1 тэмдэглэж, гадаргын нармалыг 4-өөр тэмдэглэж. Энэ ойсон цацраг과 хугарсан цацраг 2 хооронд онцог 90 градус гэсэн. Энэ альфа. Тэгвэл энэ хугарсан онцог юу болох вэ? Энэ болохоор 2-ны пигээс хасах нь альфа болчихно. За хугарлын үйл явц. Тусгалын өнцөг синус альфыг хугарлын өнцөг синус 2-ны пигээс хасах альфыг хуваах тэнцүү 2-р орчны хугарлал гэж 1-р орчны хугарлал гэж хуваах тэнцүү. N гэж. За энэ бол доотлон тригонометрийн эмчилгээ юм косинус болчихно. Өөрөөр хэлбэл тангас альфа нь 2-р орчны хугарлал гэж N-тэй тэнцэх гэсэн. Туслын өнцгийн тангас альфа нь 2-р орчны хугарлал гэж N-тэй тэнцэх гэсэн. Тэгээд 44-ийн Е хариу таарч байна. Е хариу. За S гэрэл үүсгчээс гарсан цацраг шил ба агаарын зааг од цэг дээр туснаа. Аль нь хугарсан цацрыг зөв дүрссэн байна. За шил энэ оптик нэгт орчин гэсэн үг тийм ээ. Агаар оптик сэрэг орчин шилтэй харьцуулах. За оптик нэгт орчноос сэрэг орчинд гэрэл тусчих. Гэрэл тусчих. За энэ хугарсан цацраг нормал солтох хэрэгтэй. Тэгэхээр энэ 2 гэсэн хариу таарч. Бид нар бол 2 3 2-ын нэгийг сонгоно шүү дээ. За энэ бол ойсон цацраг. За энэ хоёр болохоор хугарсан цацраг биш. За тэгэхээр 2 буюу 45-ийн Д. За 46. Зургуудад 2 орчны заагт туссан гэрлийн долгионы фронтын цацрагын загварыг үзүүл аль тохиол дотоод бүрэн ойлтын үзэгдэл явагдах вэ? За бид дотоод бүрэн ойлтын үзэгдлийг 42 дугаар даалгавар дээр яаж тайлбарлаж өгсөн байгаа тийм. Энэ болохоор нормал руу ойртод байгаа. Нормал руугаа цацраг орж байгаа дотоод бүрэн ойлтын үзэгдэл явагдахгүй. За энэ бол гэрэл хуурахгүй шууд чиглэлөө өөрчлөлтөд хараад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр 1 ба 2 дугаар орчны хугарлал илтгэвчүүд ижил гэсэн үг. За энд болохоор хугарсан цацраг нормалсаа холдоод байхгүй бол энэ чиглэлд явах хэрэгтэй. Нормалсаа холдож байна. Тэгэхээр энэ 2 дугаар тохиолдолд дотоод бүрэлд ойлтын үзэгдэл явах боломжтой зөвхөн Д. Дахиад жоох энэ тусгалын өнцөг тийм ээ. Дахиад жоох ингэ ихсгэх юм бол хугарсан цацраг ихсэн гэсэн ихсээд яг 2 гадаргын завсар тийм ээ. Гэрэл үүршин тарах үзэгдэл дотоод бүрэн ойлтын үзэгдэл гэдэг чинь өөрөөр хэлбэл 2 дугаар орчны нэвтрэхэ болох үзэгдэл. Тэгээд энэ хязгаарын өнцгийг дотоод бүрэн ойлтын хязгаарын өнцөг гэдэг. Дотоод бүрэн ойлтын хязгаарын өнцгийн тусгалын өнцг дотоод бүрэн ойлтын хязгаарын өнцгийн синусын утга нь 2 дугаар орчны хугарлал илтгэж 1 дугаар орчны хугарлал илтгэж тугаас тэнцүү байдаг. 47.
Гэрлийн цацраг n тэнцүү 1.5 хугарлын илтгэжтэй орчноос за энэ бүгдээр нэгдүгээр орчин гэж n гэж. За n тэнцүү энийг хоёрдугаар орчин гэж 1.2 хугарлын илтгэгчтэй орчин руу хугарсан бол дотоод бүрэн ойлтын өнцгөн синус болно. За бид нар өмнө бол зөндөө тайлбарласан юм. Дотоод бүрэн ойлтын хязгаарын өнцгөн синусын утга нь синус альф 0 тэнцүү 2 дугаар орчны хугарлын илтгэгчийг 1 дугаар орчны хугарлын хуваастаа тэнцүү. Тэгэхээр 1.2-ыг 1.5 тухайн гэдэг чинь энэ 5-ны 4 буюу хариу нь 1.8 гээд 47-гийн А хариу. 48. Улаан ногоон өнгийн гэрлийг ижил хуваар давхцуулбал ямар өнгөтэй харагдах вэ? За тэгэхээр солонгоны 7 өнгийн дараалал гэх тийм ээ. Урд замаар шагдар ноёны цэргүүд хатирч явна гэсэн. За энэ улаан тийм ээ. Энэ зүржийн шар өнгө ногоон цэнхэр хөх ягаан гэсэн. За тэгэхээр энд ногоон улаан хоёрыг жиг толныхэр дунд нь байгаа шар өнгө гэсэн. Тэгэхээр 48-ийн А. Өөрийгөө хөгжүүлэх физикийн тест номны 1-17 геометри оптикийн тайлбар бодолт хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.